Ерөнхий сайд Борхон алдан ууланд боогдсон асуудлаас үүдэн хууль зүйн сайд Тэмүүжин Хинтээ аймгийг зорж шуурх аваад ажиллагаа зохион байгуулсан зэрэгээр шалтгаалж хойшилсан ардчилсан намын бүлгийн хурал өнөөдөр боллоо. За улсын хурал дахь ардчилсан намын бүлэг стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон ерөнхийлөгчийн сонгуулийн зарлалыг тогтоох тухай замун засгийн газрын үйл ажиллагаатай холбогдсон цаг үеийн хэд хэдэн асуудлыг авч хэлэлцлээ. Ардчилсан намын бүлэг хурлынхаа эхэнд хилцэх асуудлуудаас гадна улс орны өнгөрсөн 2 жилийн хугацааны эдийн засгийн мэдээллийг хаалттай байдлаар сонссон байна. Мэдээллийг хаалттай сонссон ч Ардчилсан намын бүлгийн дарга эдийн засгийн хүндхэн байдлын хэд хэдэн тоо баримтыг жишээ татан асуудлыг танилцуулсан. Үүнд 5 гэрээний урьдчилгаа төлбөр хэмээн 350 сая төгрөг Чалко компаниас авсан, оюутлогын гэрээний урьдчилгаа төлбөрт 250 сая доллар, Эрдэнэт үйлдвэр 170 сая төгрөгийн зээл авсан, Хөгжлийн банк 600 сая доллар зээлээр авсан гээд нийтдээ 1.4 тэрбум Америк долларын зээлийг өмнөх засгийн газар буюу хамтарсан засгийн газрын үед авчээ. Энэхүү 5 төрлийн зээлийн мөнгийг хүний хөгжил сангийн мөнгө болгон зарцуулж дууссан болохыг Ардчилсан намын бүлгийн дарга мэдгдлээ. Мөн тэрээр өнгөрсөн онд хөрөнгө оруулалт 800 сая доллараар буурсан. Үүний гол шалтгаан нь стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль байсан гэдгийг онцлсон юм а. Гадаадын хөрөнгө оруулалт энэ хууль гарсны маргаашаас маш хүчтэй татагдж эхэлсэн байна. Энэний урьдчилгаар Монгол улс 2012 онд хасах 800 долларын эдийн засгийн дутагдалд явж орсон гэсэн тооцоо гарсан байна. Ингээд үзэх юм бол 1912 онд нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн гадаад худалдааны нөхцөл буурсан тоо гарсан байна. Тийм учраас өнөөдрийн засгийн газар энэ тоог яаж ирүүл авч явах вэ гэдэг ийм ачаал дээр ирсэн гэдэг нь бол ноцлогдож байгаа зүйл болж ирж байгаа. Үйлсэн эдийн засгийн хүндхэн нөхцөл байдлыг эрүүлжүүлэх үүднээс шинжиллийн засгийн газар 1.5 тэрбум Америк долларын Чингис бонд гаргасан. Хэрвээ бонд гаргаагүй бол Монгол улс өнөөдөр илгээрээ мөлсөхөд хүрэх байсан бөгөөд одоо засгийн газарт 2 том хүнд ачаа ирж байгаа тухай мэдээллийг Ардчилсан намын бүлгийн дарга өгч байлаа. Тодорхойлбол шинжиллийн засгийн газарт ирж байгаа 2 ачааны хувьд өмнө нь тавьсан 1.4 тэрбум Америк долларын үрийг барагдуулах, Чингис бондын зарцуулалтыг үр ашигтай байлгаж, эдийн засгаа сөхрүүлэхгүй байх гэсэн 2 асуудал байгаа байна. Иймээс хүнд ачаа үүрэх болсон засгийн газрыг доктортой байлгах хэрэгтэй, улмаар янз бүрийн улс төрийн шалтгаан гаргаж, засгийн газрыг оролдохгүй байхыг анхаарууллаа. Монгол улсыг илгээрэн сөхрөө гэсэн оролдлогоор засгийн газрыг оролдох гэсэн ш зүгээр нэг энгийн популизм асуудлаар, ерөнхийлөгчийн сонгуул ухцсан асуудлаар энэ засгийн газрыг огцруулна гэдэг асуудал байхгүй гэдгийг бид хэлхэн зөвөө гэж ингэж ойлгож байна. Би зүгээр энгийн нэг жишээ хэлэхэд Эрдэнэтийн үйлдвэр дээр гарсан би хэдэн тооцоог таавал зүгээр хэлээд өгчээ. Хэрвээ бид нар урд талд нь аливаа нэгэн гэмт хэрэг үүсгэнэ гэсэн шинжтэй юмнууд мэдрэмжийн хэмжээнд байсан бол өнөөдөр гэмт хэргийн хэмжээнд очиж байгаа. Тийм учраас Тэмүүжин сайдад үүрэг өгсөн. Энэ олон асуудлууд, хов живтэй асуудлуудаа нэг тийш нь болгооч гэж. Яагаад нийгэмд энэ удаан асуудал шийдэгдэхгүй яваад байгаа? Яагаад зарим нь одоо ийм дутуу хөдөө мэдээлэлээр улс төр хийгээд байгаа? Энийг нэг тийш нь болгох асуудлыг хүртэл ерөнхий сайдад бас биднээс чиг болгож үүрэг өглөө. Цаашлаад Ардчилсан намын бүлгийн дарга Эрдэнэт үйлдвэрийн 1 тонн зэсийн өртөг 6600 долларт хүрсэн, зэсийн үн өсөлтөд зэрэгцэн тус үйлдвэрийн зардал нэмэгдээд байгаа асуудлыг шалгах ёстой. Мөн төмөр замын асуудлаар Оросын холбооны улсаас ерөнхий сайдад илгээсэн албан тоот эзэндээ очихоос өмнө өнөөдөр санд нийлэгдсэн асуудлыг шалгахаас гадна 5-7 гэрээг байгуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай болохыг эрх баригч намын бүлгийн дарга мэдээлсэн юм а.